Кино маань нэг нь нарлаг сайхан өдөр нэг эмэгтэй дээврийнхээ өрөөнд ямар нэгэн учир битүүлэг зүйл даавуугаар ороо нуугаад үүнийгээ гадаа хогийн савнд аваач хайж байгаа үйл явдлаар эхэлнэ. Ингээд удалгүй эмэгтэй бяцхан охин Клэр дугуйгаа төрөн Макс нэртэй гөлгөө дагуулсаар гарч ирэхэд тэр ч охиноо гудамжаар дугуйгаа унаж байгаад эргээд явуулдаг. Клэрч дугуйгаа унан нохоотойгоо хамт цагийг зугаатай өнгөрүүлж байгаад гэртээ ирэн ээжигээ хайж дээд давхрынхаа өрөөрөө гартал маш аимшигтай зүйл болж ээж нь амиа хорлсон байдаг. Ингээд хэдэн жил өнгөрсний дараа том болсон Клэр нойрноосоо цочин сэрэх ба тэр одоо хүртэл ээжийнхээ үхлийн талаар хар даран зүүдэлдэг нь тодорхой болно. Клэр одоо аав Жонатан болон нохоо Макстайгаа гуруулхнаа хамт амьдардаг бөгөөд аав нь амьдралаа залгуулахын тулд хог ачих ажил хийдэг байв. Удалгүй Клэрч дугуйгаа унан сургууль руугаа явж замдаа хөрш эмэгтэйтэйгээ найрсахаар мэдлээд цааш явхдаа нагар зах аавгуустайгаа таарна. Аавгууст сонингаа авахаар явж байгааг хараад Клэр түүнд сонинг нь авч өгөх гэтэл яг энэ үед сургуулийн дээрлэхүү хүүхдүүд машинтайгаа ирж яваад Клэрийг золтойр мөргөчгдөггүй. Клэр мөргөлдөхгүй тулд дугуйгаа огцон эргүүлэхдээ газарт унаж өвдгөө шалбалдаг. Гэсэн ч тэр сургууль руугаа явж дугуйгаа тавьсныхаа дараа хог ачиж байгаа аавтайгаа тааран сургуулийнхаа хүүхдүүдээс ичиж аав дээрээ очиж уурлахад Жонатан ч өөрийгөө өмөрөх гэсэн боловч эцэст нь тэндээс явдаг. Үүний дараа Клэр Жүүн Мэрэдэд гэсэн хоёр найзтайгаа уулзах ба сургуулийн алдартай баян хүүхдүүд Клэрийг ээжгүй ядуугээд ер нь л нэлээд дээрлэхдэг болох нь тодорхой болдог. Тиймээс ч Клэрийг хийсэн постероо найзуудтайгаа хамт хананд өлгөө зогсож байтал өнөөх дээрлэхүү сурагчдын толгойлогч Дарси хэмээх шаргал үстэй охин Клэрийн постер руу албаар юм цацж орхих бөгөөд Клэрийн найзууд болох Жүүн Мэрэдэд хоёрч Клэртэй л адил гадуурхагддаг байв. Бас Клэр ангийнхаа хамгийн царайлаг хүү болох Паулыг харж явдаг байсан ч харамсалтай нь Паул найз охинтой байв. Клэрийг сургууль дээр байх үеэр Жонатан хог ачиж байгаад нэгэн эртний хачирхалтай хайрцаг олон онгойлгох гэж оролдсон ч амжилтгүй болж ямартай ч өнөөх хайрцаг маш гоёмсог санагдсан учраас хайрцгийг гэрлүүгээ авч явахаар болдог. Харин энэ зуур Клэр Дарсигийн байнгын дээрлэхэлтээс залхаад түүнтэй нүүрэлдэхээр шийдэж сургуулийнхаа бүх хүүхдүүдийн өмнө Дарсиг үгээр идэж хэлэх үггүй болоход Дарси ч уралсандаа Клэрийг алгадахад Клэр мөчөөгөө өглөгүй зөрүүлж алгацснаар тэдний дунд ширүүхэн зодон өрнө. Сургуулийнх нь хүүхдүүд тэр хоёрыг болиулахын оронд харин ч улам төрхрөн бичлэг хийж Дарси Клэр хоёрч ана мана үзэлцэж байтал багш нь ирж тэднийг салгадаг. Ингээд Клэрийг гэртээ ирэхэд аав нь өнөөх хог дээрээс олсон гоёмсог хайрцгаа охиндоо төрсөн өдрийн бэлэг болгон бэлэглэнэ. Клэрч өрөөндөө орж ирээд аавынхаа өгсөн өнөөх бодолтой хайрцгийг задлж үзтэл 7 хүсэл гэсэн хятад бичгтэй хайрцаг байдаг. Тэгээд тэр өнөөх хайрцгийг өчнөө янзаар онгойлгох гэж оролдсон ч амжилтгүй болно. Ингээд хайрцгийг ширээн дээрээ тавьчихад зураг зурж байтал найзаас нь Дарсигийн инстаграмыг шалгаж үзтээ гэсэн мессеж ирдэг. Клэрч инстаграм руу норж үзэхэд Дарси Клэртэй зодтолсон бичлэгээ оруулаад зогсохгүй Клэрийн аавын хог ачиж байгаа зургийг оруулж Клэрийг хог түүдэг хүний охин гэх мэтээр доромжилсан байх нь тэр. Үүнийг хараад маш их хичиж уурлаж бухимдсан Клэрч өнөөх 7 хүсэл гэсэн бичгтэй хайрцгийг аваад гараа дээр нь тавьж Дарсиг ялзраасай гэж хүсдэг. Гэтэл энэ үеэр нохоо Макс нь хаалганы гадаа гаслах сонсогдож Клэр хаалгаа онгойлгосон боловч Макс өрөөрөө оролгүй. Харин өнөөх хайрцаг руу яг л ямар нэгэн болохгүй зүйл харж байгаа юм шиг хачирхалтай байдлаар ширтсээр байдаг. Ингээд тэр шөнө Клэрийг орондоо орж унтсны дараа өнөөх хачирхалтай хайрцаг гинт өөрөө онгойж нэг нь нууцлаг аялгау тоглож ихснээ удалгүй өөрөө дахин хаагдана. Маргааш өглөө нь Дарсиг орноосоо босоход хамаг хөл биеийн аимшигтай харлаж ялзарсан байх бөгөөд нүүрэн дээр нь хүртэл хар толднууд үүсэж хүн харахын аргагүй муухай болсон байдаг. Улмаар Дарси спад орохдоо халдвар авч арьс нь өвчлөн одоо эмнэлэгт байгаа тухай яриа сургуулаар нэг тархна. Клэр энэ талаар сонсонгуудаа урд шөнө өнөөх хайрцагт хүслээ хийснээ санаж хайрцаг хүслийг нь биелүүлсэн байна гэж сэжиглэж эхэлдэг. Тэгээд гэртээ харсныхаа дараа өнөөх хайрцгийг судалж үзэхээр зургийг нь аваад дараа нохоо Макс нь харагдахгүй байсан тул нохоогоо хайхаар гадагшаа гарна. Улмаар тэр байшингийн доорх нүхнээс хачирхалтай чимээ гарахыг сонсоод шалгахаар дотогш мөлхөн орж үзтэл нүд халтрэм аимшигтай зүйл болсон байх ба нохоо нь өвчгсөн хархнууд нохоог нь идэж байх нь тэр. Клэрч үүнийг хараад маш их шоконд орж гуниглах ба учир нь Максыг нас барсан ээж нь түүнд бэлгэлж байсан гэж. Ингээд хөрш эмэгтэй болон аав нь Максийн цогцыг булхтан тусалж уй гашууд автсан Клэрийг тайтгаруулна. Маргааш өглөө нь Клэр хятад хэлний багштайгаа уулзаад хайрцагны зургийг үзүүлж хайрцагн дээр бичсэн үгс ямар утгатай болохыг орчуулж өгөхийг гуйхад багш нь ч хайрцагн дээрх хятад хэл эртний хятад хэл учраас зөвхөн хэл шинжлэлийн мэргэжилтэнд л орчуулж чадна гэж хэлдэг. Гэтэл тэдний яриг сонссон ангийнх нь Риан нэртэй хүү Клэрт тусалж чадна гэд үеэл нь эртний хятад хэл сурч байгаа учраас хайрцагн дээрх бичгийг орчуулж чадах байх гэж хэлнэ.
Гэсэн ч Клэр Рианы үгэнд итгэлгүй саналаас нь татгалзаад тэндээс явна. Ингээд Клэр гэртээ харсныхаа дараа өөрийнхөө харж явдаг Паулийн Instagram зургуудыг харж байснаа гинтэл түүнийг өөрийн болгохоор шийдэж өнөөх хайрцаг аваад Паулийг өөрт нь галзууртлаа дурлаасай гэж хүсдэг. Ингээд маргааш нь Клэрийг сургууль дээрээ ирэхэд Паул түүн дээр ирээд түүнийг өдөх ба энэ үед өнөөх хайрцаг онгойн нууцлаг аялгау тоглож эхэлнэ. Гэтэл үүнтэй зэрэгцэн гэртээ усанд орох гэж байсан Клэрийн нагц ах Август гинт баананда хальтрын унаж толгоогоо цохин нас ордог. Клэрийг хичээлээ тараад гэртээ ирэхэд аав нь зурагт үзэж байх ба мэдээгээр баян нагц ах нь нас барсан тухай гарч үүнийг сонссон аав нь нагц ах нь гэрээслэлдээ тэдэнд ямар ч өв үлдээгээгүй эзгэж хэлдэг. Харин Клэр өрөөрөөгөө явж очиод өнөөх хайрцаг авч өөрийн 3 дахь хүслээ хэлэн нагц ах нь өөрийнхөө бүх байшин өв хөрөнгийг түүнд үлдээсэн байгаасаа гэж хүснэ. Ингээд хэсэг хугацааны дараа нагц ахын өмгөөлөгч Жонатан руу залгаж Август бүх өв хөрөнгөө Клэрт үлдээсэн тухай дуулгадаг. Клэр Жонатан хоёр үүнийг сонсоод маш их шоконд орж баярлах ба удалгүй тэд хуучин байшингаасаа нүүж нагц ахынхаа тансаг хаусанд очиж амьдрна. Ингээд нэг хүн өдрийн дотор маш их баян болсон Клэр найзуудыгаа дуудаад амттай юм авч идэн дэлгүүр хэсэж гоо сайханд орж мөнгөө хүснээрээ үрж эхэлдэг. Оройн Клэрийг зураг зураад сууж байтал өнөөх хайрцаг өөрөө нэгдэн нууцлаг аялгау ихшгэлж эхлэх ба Клэр үүнийд гайхсан ч түүнд үргэлж сайхан ханддаг хөрш эмэгтэйд нь аюул тулрах гэж байгааг огтхон ч гадралдаггүй. Хөрш нь яг энэ үед галтгоондоо хоол хийж байгаад санамсаргүй хог устгадаг машинаа ажилуулснаар өнөөх машинд үс нь хавчуулагдаж улмаар хуучин тэр чигтээ зулгаран аимшигтай байдлаар нас барна. Ингээд маргааш нь Клэрт галзууртлаа дурлсан Паул найз өхнөөсөө салъя гэж хэлмэгцээ шууд л Клэр дээр ирээд түүнийг болзъя гэж асуун болзоонд ороход Клэр бодож байгаад хариугаа хэлхий гэж хэлдэг. Хичээлээ тарсныхаа дараа Клэр эцэст нь Риантай уулзан хайрцаган дээрх үгсийг орчуулахад нь туслаач гэж гуйна. Риан ч Клэрт дуртаяа тусалж түүнийг Уил Жина дээр аваачхад Жина хайрцагийг судалж үзээд энэ бол 7 хүсэл биелүүлэгч хайрцаг байна гэж хэлдэг. Мөн тэр хайрцаган дээр Лүү Мэй гэж бичсэн байгааг олж уншин хайрцагны анхны эзний нэр байх гэж таамагладаг. Улмаар тэд Лүү Мэйийн тухай интернетээс хайж түүний гэр бүлийнхнийг нь муу хүмүүс алсан болохыг олж мэдэх ба Лүү Мэй ч үүний дараа өшөөг авахын тулд өдөр шөнөгүй хайрцагандаа залбирчээ. Гэтэл чөтгөр түүний залбиралд хариу өгч Лүү Мэй чөтгөрийн хүчийг ашиглан дайснуудаасаа өшөөг авч маш их баяжсан боловч эцэст нь учир битүүлгээр амиа хорлсон байна. Үүнийг мэдснийхээ дараа Жина хайрцаган дээрх үлдсэн бичгийг унших гэж оролдсон ч илүү хэцүү байсан учраас өөр нэг найзаараа орчуулуулахаар зургийг нь авч илгээдэг. Дараа нь Клэр Риантай цуг машинтайгаа харж явах замдаа хэдий тэд одоо баян болсон ч аав нь хог ухаж байгаатай таарч аавдаа маш их уурлана. Тэгээд Клэр гэртээ очимогцоо аав нь түүнийг ичээдгээ болиосоо гэж хүсэх ба удалгүй түүний хүслээр нь болж аав нь дог хувцлаад саксофоно тоглож эхэлдэг. Энэ зур Жина найзаасаа ирсэн үлдсэн орчуулгыг олж уншаад ихэд цочирдох ба гэтэл яг энэ үед хайрцаг нэгдэн өнөөх нууцлаг аялгау ихшгэлж удахгүй хэн нэгэн аюулд орох нь тодорхой болно. Үнэхээр ч энэ үеэр Жинагийн тог тасарч тэр гадагшаа гараад Риан руу залган хайрцагны тухай хэлэх гэсэн боловч санамсаргүй утсаа алдан балкон дээрээс доош унагаана. Тэр айсандаа яаран өрөөлөгөө буцаж орсон боловч тэгэлдэн унаж хурц үзүүртэй хөшөөнд сүлбүүлэн амиа алддаг. Маргааш өглөө нь Риан Жинагийн утсыг газраас олж үеэлд нь ямар нэгэн зүйл болсон байх вэ гэж айн өрөөрөө нь очоод хөшөөнд сүлбүүлсэн Жинагийн цогцыг олно. Ингээд хэсэг хугацааны дараа Риан сургууль дээр очоод Клэртэй уулзаж өнөөх хайрцагт хүслээ шивнсэн эсхийг асуух ба тэр үеэл Жина нь өрөөндөө нас барчихсан байсан тухай хэлдэг. Улмаар тэр хайрцаган дээр үнэн хэрэгтэй юу гэж бичсэн байгааг Клэрт дэлгэж хүслийн хариу амиар төлөгддөг болохыг тайлбарлана. Харин Клэр үнийг сонсоод сандран хайрцагнаас юу ч хүсээгүй гэж худлаа хэлээд тэндээс яаран явдаг. Ингээд Клэрийг үдийн цайгаа уухаар сургуулийнхаа цайны газарт очиход Паул түүнийг дуудан хажуудаа суулгасан боловч бусад хүүхдүүд Клэрийг гадуурхан шоолсон хэвээр байдаг. Тиймээс Клэр гэртээ ирмэгцээ сургуулийнхаа хамгийн алдартай охин болмоор байна гэж 5 дахь хүслээ хэлнэ. Гэтэл удалгүй Паул түүнийг үжиглэхт урьж Клэр ч хамгийн алдартай хүүхдүүдийн цуглардаг өнөөх үдшилэг дээр очиход бүгд л түүнийг магтан Клэр үдшилгийн гол дүр нь болох ба Паултай хүртэл халуухнаар үнсэлцэж амждаг. Тэр шөнөө Клэр дахин хар дарж зүүдлэн сэрээд үл таних хэн нэгэн балкон дээрээс нь түүнийг нууцаар ажиглаж байгааг олж харан араас нь хөөсөн боловч өнөөх үл таних итгээд аль хэдийн алга болсон байдаг. Маргааш өглөөнд тэр өөртөө тусалдаг байсан хөрш эмэгтэйхээ гэрт очоод түүний аимшигтай болсон цогцыг олж маш их айж цочирдно. Ингээд тэр эцэст нь өнөөх хүсэл биелүүлэгч хайрцаг хүмүүсийн аминд хүрээд байгаад итгэж эхлэн найзуудтайгаа уулзаад энэ талаар хэлэхэд найзууд нь түүнд итгээгүй боловч хайрцгийг хаячих гэж зөвлөдөг.
Клэр ч найзуудынхаа зөвлөсний дагуу хайрцгийг хаях гэж байсан боловч эцсийн мөчид бодлоо өөрчилнө. Маргааш оройн сурагчид маш том үдшилэг зохион байгуулах ба Клэр Паултай машин дотор үнсэлцэж байгаад түүний утсыг үзэн Паулийн утас түүний зургуудаар дүүрэн бүр шөнө унтаж байгаа зураг нь хүртэл байгааг хараад түүнийг нууцаар ажиглаад байсан үл таних этгээд Паул байсныг ойлгон шууд л салъя гэж хэлдэг. Дараа нь Клэрийн найз Мередит нэгэн байшингийн 27 давхурт утсаараа тоглож байтал яг энэ үед хайрцаг онгойн нууцлаг аялгау ихшиглэж эхэлнэ. Ингээд Мередитийг цахилгаан шатанд суутал цахилгаан шат гинэт эвдрэн 27 давхраас доош хамаг хурдаараа бууж Мередит Клэр Жүүн хоёрын нүдэн дээр амиа алддаг. Найзынхаа аимшигтай өхлийн гэрч болсон Клэрч маш их айж цочирдох ба удалгүй Риан ирээд түүнийг тайвшруулж олж мэдсэн зүйлээ харуулахаар гэртээ авчирна. Риан хайрцагны тухай судалж үзээд өмнөх бүх эзэн нь 7 хүслээ биелүүлснийхээ дараа амиа хорлсон болохыг олж мэдсэн байдаг. Тиймээс Клэрч мөн үлдсэн 2 хүслээ хийснийхээ дараа үхлийн аюултай тулгарх нь тодорхой болно. Ингээд Риан Клэр хоёр өнөө хайрцгийг устгахаар шийдэж олон янзаар оролцсон боловч амжилт олдоггүй. Эцэст нь аргаа барсан Клэр хайрцгийг агааржуулах хоолой дотор нуудаг. Тэр шөнө Клэрийг унтаж байтал Паул өрөөнд нь орж ирээд буцаад нийлхийг хүссэн боловч Клэр татгалзахад Паул судсаа зүсэн амиа хорлохыг оролдох ба удалгүй түргэний тэрэг ирж түүнийг авч явдаг. Ингээд өглөө нь Клэр Риан хоёр хайрцгийг авах гэтэл хайрцаг өчир битүүлгээр алга болсон байх нь тэр. Хайрцаг алга болсноор Клэрийн хүссэн хүслүүд нэг нэгээр арилж эхлэн нагц ах нь маш их өртөө байсан учраас удалгүй хүмүүс ирж байшинг нь хурааж авснаар Клэр аавтайгаа хуучин гэрлүүгээ нүүхээс өөр аргагүй болно. Мөн Клэр буцаад ядуурсан тул сургууль дээрээ алдар хөндгөө болж хүүхдүүд өмнөгшвлээ түүнийг дээрлэхэн гадуурхаж эхэлдэг. Ингээд Клэр найз Жүүнтэйгээ таарад хайрцгийг нууцаар хулгайлсан хүн Жүүн байсныг олж мэдэн түүнд уурлахад Жүүнч бүх хүмүүсийн аюулгүй байдлын төлөө үүнийг хийсэн гэж тайлбарладаг. Гэсэн ч Клэр түүний тайлбарыг тоолгүй хайрцгийг найзаасаа хүчээр авах гэж тэмцэлдэх үеэр Жүүн санамсаргүй шатнаас унаж гэмтдэг. Харин сандарч боломгдсон Клэр гэрлүүгээ гүйж очоод хайрцагт ээж нь амиа хорлоогүй байсан ч болоосоо гэж 6 дахь хүслээ хэлнэ. Ингээд хүсэл нь биелж ээж нь амьд байх төдийгүй тэр бүр 2 охин дүүтэй болсон байдаг. Клэрч гэр бүлийнхэнтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэн маш их аз жаргалтай байж бүхэл гуниг зовлонгоо мартна. Гэсэн ч тэр дээврийнхээ өрөөнд ээжийнхээ зурсан зургуудыг харж байгаад хайрцагны зургийг олж харах бөгөөд одоо л бүх зүйл тодорхой болж Клэрээс өмнө хайрцгийг эзэмшиж байсан хүн ээж нь байсан гэдгийг, тийм ч учраас ээж нь амиа хорлсон болохыг ойлгоно. Гэтэл энэ үеэр өнөөх хайрцаг онгойн нууцлаг аялгау ихшиглэж эхлэх ба яг энэ үед Клэрийн аав гадаа найзтайгаа хамт модны мөчөр хөрөөдөж байдаг. Клэр аав нь аюулд орсныг ойлгон түүнд анхааруулахаар яран гүйсэн боловч хитрхи оройтож Жонатаныг санамсаргүй эргэхэд найз нь хөл алдан хөрөөгөөрөө толгойг нь тасдаж Клэр аавынхаа цуснд будагдана. Ингээд аавынхаа аимшигтай өхлийн гэрч болж айж цөхөрсөн Клэрч өрөөлөөгөө яаран буцаж очоод хайрцагт сүүлчийн хүслээ хэлж аав нь хайрцгийг олсон тэр өдөрлөө буцаж очихыг хүсдэг. Удалгүй Клэр хар дарсан зүуднээсээ сэрэх ба тэр хүсэл нь биелж Жонатан хайрцгийг анх олсон тэр өдөрлөө буцсан болохоо ойлгоно. Клэрийн нохой хөрш эмэгтэй аав нь найз нэгээд хайртай бүх хүмүүс нь бүгд амьд байдаг. Клэрч үүнд маш их баярлан аавыгаа олохоос өмнө хайрцгийг олж аваад даавн дорон сургууль дээрээ ирж Рианд өгөн юу гэдгийг нь хэлээгүй боловч доторхыг нь онгойлгож харалгүйгээр газарт болохыг түүнээс гуйна. Риан энэ үед Клэртэй бараг харьцдаггүй байсан болохоор юу болоод байгааг ойлгохгүй гайхаж байтал Клэр дараа нь хамт хоолнд орохыг санал болгоод Рианыг үнсдэг. Ингээд Клэр тэндээс явтал гинэт Дарси машинтайгаа түүнийг дайран Клэр газар дээрээ амиа алдаж 7 дахь буюу сүүлийн хүслээ өөрийнхөө амиар төлнө. Кино төгсөхөд Риан Клэрийн гуйснаар хайрцгийг уутнаас гарган болж байгаад дээр нь бичсэн 7 хүсэл гэсэн бичгийг хараад бодлоо өөрчилсөн бололтой их сэжигтэй харж байгаагаар кино төгсдөг.